Монгол улсын үндсэн хуульд зааснаар бол хүн болгон эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй гэдэг. Харамсалтай манай хотчил сүүлийн үед нэмэгдэндээ хотчлтын сөрөг нэг тал нь бол энэ хүний эрүүл аюулгүй амьдрах орчин бол алдагдчихад байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн талбай дээр явагдаж байгаа зүйл маань өнөөдөр эрүүл эрсдэлгүй аюулгүй эрүүл орчин гэдэг сэдвээр одоо үйл ажиллагааж нийслэлийн бүх харьяа байгууллагууд болон манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хүн эрүүлгүй аюулгүй орчинд амьдрахын тулд юу шаардлагатай байдаг, иргэн хүн өөрөө юу биелүүлэх ёстой, төр захиргааны байгууллага улсаас одоо ямар бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэдэг зүйлийг бол танилцуулж байна. Ер нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулинд бол бид нар заасан бүтэн бүлэг байгаа. Иргэний олон нийтийн оролцоог бол нэлээд тодтогч гисэн. Өнөөдөр хэдийгээр төр засгаас улсын байгууллагаас бол авах арга хэмжээ чухалч гэсэн иргэн өөрөө одоо оролцоо олон нийтийн оролцоо бол чухал байгаа. Эрүүл аюулгүй орчин нэг одоо хэрэгжүүлэх 21 хоногийн одоо өндөр аяныг Монгол улсын хэмжээнд манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зарлан одоо зохион байгуулж байна. Энэ өнгөрсөн 7 хоногоос эхэлсэн энэ аяны хүрээнд бид нар олон ажлуудыг хийхэд төлөвлөж байна. Тухайлх юм бол одоо хог хаяхгүй байцгаад усыг бохирдуулахгүй бай, жорлонгоо одоо бүх хүн жорлонгийн асуудалд анхаарал хандуулъя гэх мэт одоо бодлогот нөлөөлөх шийдвэр гаргах төвшөнд яаж нөлөөлөх вэ гэдэг энэ чиглэлийн асуудлууд бол яригдж байна. Тэгээ эрүүл аюулгүй орчинд бүгдээрээ амьдрахын тулд иргэдийн оролцоо, олон нийтийн оролцоо чухал байгааг одоо анхааран бүгд дэмжиж ажиллацгаая. За тэгэхээр манай Монгол улс 2024 онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбоотой манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2024 оныг нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласан. За тус жилийн хүрээнд ерөнхийдөө орчны эрүүл мэндийн төлөвлөлийн үнэлгээний алба болон хор судлалын албанаас хамтраад 9-р сарын 16-наас 10-р сарын 5-ныг дуустал буюу энэ 3-7 хоногийн хугацаанд бол эрүүл иргэн, эрүүл орчин, эрүүл иргэн гэсэн одоо аяныг зохион байгуулж байна. За тус аяны онцлог нь бол хичээлийн шинэ жилийг угтуулан сургууль цэцэрлэгийн орчинд одоо эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, за мөн одоо хүйтний удирлыг одоо угтуулад галгаатай холбоотой угаарынхийн хордлогоос сэргийлэх, за мөн одоо агаарын бохирдлын эсрэг одоо хувь хүн өөрийгөө хамгаалах тал дээр иргэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор нийтдээ 12 ажлыг одоо төлөвлөн хийж байна. За тус аяны одоо үйл ажиллагаанаас онцлол бас хүйтний удирлыг угтуулад угаарынхийн хордлого болон агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор хэвлэлийн баг хурлыг хийхээр зохион байгуулж байна. За мөн одоо эрсдэлтэй ажлын байрнууд буюу гадаа олон цагаар ажилладаг замын цагдаагийн ажилтнууд, за мөн тогтчлт үйлчилгээний ажилтнуудыг хамруулан хувь хүнд одоо агаарын бохирдлын өртөлтөөс сэргийлэх, химийн хордлогоос сэргийлэх талаарх зөвлөмжийг тусгаалan боловсруулж тэдгээр хүмүүст бол хүргэхээр ажиллаж байна. За мөн одоо ерөнхий боловсролын сургуулиар дамжуулаад сургуулийн орчинд гарч байгаа аливаа химийн хордлогоос сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургууль дээр эко клубүүдийг нээх санаачлагыг гаргаж байна. Тус аяныхаа хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотод байршилтай, Төвийн болон Захын дүүрэгт байршилтай 2 сургуулийг сонгоо авч эко клубыг нээхээр одоо үйл ажиллагаанд тусгай ажиллаж байна. Өнөөдрийн одоо нийслэлийн захиргаанаас зохион байгуулж байгаа эрсдэлгүй орчныг хамтдаа гэсэн уран дор нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв тус өдөрлөгт нэгдээд тус нээлттэй одоо өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн хүрээнд ерөнхийдөө угаарынхийн хордлогоос сэргийлэх, жорлонгоо сайжруулъя, маска зүүе, агаарын бохирдлоос сэргийлье, за хог хаягдлаа ангилын ялгыг гээд нийтдээ ерөнхийдөө 10 төрлийн орчин хорийн чиглэлээ 10 төрлийн К мессежийг хүн амд хүргэхээр одоо хүртээмжтэй байдлаар хүргэхээр ажиллаж байна. Тэгэхээр тус аяныг дэмжин та бүхэн идэвхтэй хамрагдаарай гэж уриалж байна. Анхаарал хадгалж сайжруулаарай. Тайцны хамт. Энэ ахлах хэрэгтэй юм да. Тэгээд гоё хостын төлөө өгөөд
何が感じですか？